болор эрдэнэ. 3 онооны довтлогын амжилттай болсон. Ганц холбооны болор эрдэнэ 3 оноог багтаа авчирлаа. Антони Нельсон урагшаа 3 эсрэг 2 довтлогоо зохион байгуулсан. Дүлгөөн хангалттай зай гарсан. Шидэлтэн амжилттай. Дархан Юнайтед онооны дөрөв дамжуулт Санчир. За нэг дохиж аргалаад өөртөө зай үсгэсэн. Холын зай шидэлтэн амжилттай. Тунгалгийн Санчирын тоглолтод ихний оноогоо дамжуулт чат winning. За хэвээр гоё харж өгсөн дөө. Их юм баясгалан. Нельсон. Балжин юм дээр бүгд ирсэн. Балжинымын 3 онооны довтлогын амжилттай болсон. Багийн 8 дахь довтлогын шилж байна. Хамгаалагч аргалсан довтлогын амжилттай болсон. 2 оног болор эрдэнэ авч чадлаа. Өөрөө хөлбөр дуудаж байгаа юм байна. Солонгос цацлаа аваад Сланиараас 3 шидэлтэн амжилттай. Энэ тоглолтод 2 дахь удаага 3 оноо шидэлтэн амжилттай удаж байна. Дамжуулт нэрийн таслагдсан урагшаа дүлгөөн зүүн довтлогоо оногч болсон. За довтлооны самраа 2 оног Балжин авч ядлаа. Багийн 13 суралцдаг. За Монгол улсын үндэсний гишүүн багт хүртэл дуудаж байсан тамирчин Сумья Авзар дундын зай шидэлтэн амжилттай боломж уулзсан байна. Нельсон маш гоё татаж аргалсан хөөргсөн довтлогын амжилттай. Үнэхээр гоё хөдөлгөөнүүд байна. Довтлоонд 10 секундын хугацаа үлдсэн байгаа. Хөлийн урдаар илүү өрөхөс боломжтой. За хөлийн урдаар илүү өрсөн шидэлтэн амжилттай болсон. Нельсон 3 оноо багтаа авчирлаа. Джонсон Сумья Авзар 3 онооны довтлогын амжилттай болсон. 3 оног багтаа авчирч чадлаа. Баруун давмжроод буцаагаад Пенни, Чадвининг шижчих зай байсан ч гэсэн Марлон Джонсны эсрэг будагтай барууд арьсан. Тэгээд бие үжүүлэн ер нь Нельсон Балжин нэмд дамжуултыг өгсөн. Дундын зай шидэлтэн амжилттай. Баруун дээр нь цэслаа өгсөн. Буцаагаад гол дөрөв бөмбөгийг авсан. Маш гоё дамжуултууд Сумья Авзар голын зай шидэлтэн амжилттай. Тулга. За тулгацлаад явсан баруун довтлогоо номштой болсон нэмэлт нэг шидэлтийг хийгэр боллоо. За энэ залуугийн энэ хурд тесрэлт Пенни Уильямс зүүн дээрээ явсан дундын зэн довтлогын амжилттай болсон. Пенни Уильямс 2 оноо багийн тоглолтын ихэд үнэхээр бэрх байна. Атуул дамжуултыг Венингэд өгсөн дундын зай шидэлтэн амжилттай. Дүлгөөн маш гоё үйл дээр ажилласан. Пенни Уильямсыг төвхөг харгалж байна. Довтлогын амжилттай. Венинг нэг хөсөглөн. За буцаад болор эрдэнэ гарт бөмбөг ирсэндээ өөртөө зай үсгээд 3 оноо шидэлтэн амжилттай. Хамгаалагч ойрхон байгаа. Заслан авсан. Нельсон сул гараад ирсэн довтлогоо оноотой болсон. 2 оног авч чадсан. 37 дээр оноо дахин Барс болт. Болор эрдэнэ Winning Island-ыг авсан. Болор эрдэнэ шидэлтэй байгаа 3 онооны довтлогын амжилттай болсон. Дахин нэг удаа. 3. За Пендерос Уильямс эсрэг дамжуултыг доор Марлон Джонсон татгуулсан. Инх хөсгөлтийн эсрэг өөртөө зай гаргасан. Энэ тоглолтод ихний оноогоо авлаа Джонсон. Довтлогоогоо эхлүүлсэндээ Марлон Джонсон ард үлдчихсэн байгаа. Пенни Уильямс төгсгөлийн амжилттай. За мэдхэн довтлооны гол үзүүлэлтүүдийг харуулж эсрэг хумаад Барс болд төгсөн дамжуулт буцаагаад Венинг. За хоёр хамгаалагчийн өөдөөс маш хэцүү байдлаас дундын зай шидэлтэн амжилттай. Довтлоон дээр хэцүү байх шиг байна. Бөмбөг тааслагдсан уршаа инх хөсгөлэн бөмбөг хүлээж авахдаа удацсан. Болор эрдэнэ. За ахаад нэг илүү дамжуултаар Пенни Уильямс довтлогоо амжилттай болсон. Энэ үед Андрес Мазутыг цэцгэлж шалдаад өгсөн Чад Winning довтлогын амжилттай болсон. 2 оноо амжилттай авч чадлаа. Багийн 48 тоноо боломжтой. Болор эрдэнэ баруундаа өөртөө зай гаргасан довтлогоо амжилтгүй Нямцогт 2 дахь боломжийг үүсгэсэн. Довтлогоо өгсөн Дархан Юнайтед довтлогоо Нельсон за зүүн гоо яваад орсондоо довтлогоо оноотой болсон. 2 оноо амжилттай авч чадлаа. Багийн 42 за хурдан довтлогоонд мөг золбоо зүүн дээрээ явсан зуларсан довтлогоо оноотой болсон. Пенни гаргалаад буцаагаад ор Чадвининг татгуулсан. Хоёр хамгаалагч өөр дөрөө татсан. Инх хөсгөлэн өөртөө зай үүсгэсэн дундын зай шидэлтэн амжилттай. Чадвининг гарцаа авахгүй тондоо. За шугамны давж байгаа юм байна. Нельсон дамжуулсан. Балжин довтлогоо оноотой болсон. 2 оног амжилттай авч чадлаа. Бас амархан өндөр нам. За эндээс Нельсон ер нь өөрөө тоглох хаа. Зүүн яваад орсон. Дамжуулах байсан. Дундын зэн довтлогоо оноотой болсон. Бас 50 тоглолтыг үзүүллээ. За үнэхээр хүлээстэй 50 тоглолтыг үзүүллээ. Нельсон зүүн өөрөө дайраа явсан шүү. Довтлогоо амжилттай нэмэлт нэг шидэлтийг хийгэр боллоо. Нельсон болор эрдэнэ эсрэг бөмбөгөө байрсан Балжин.
Холын зайн шийдэл гүйцэтгсэн шийдэлт нь цагаарах дунсан. Ингээд үзэгчдээ тоо 54 гэж байна. За Чадвиний ер нь ингээд гэх юм бол Пенни орж ирэн довтлох амжилттай болсон. Дашчир 2-1 амжилттай авч чадсан. Буцаад олуулагаараад ирсэн тулга зүүн довтлох амжилттай болсноор Томер цаг 58-55 болох үед Болор Эрдэнэ дөлгөөний эсрэг бужигнуулаад явсандаа довтлох амжилттай болсон. Ганц олмонгийн Болор Эрдэнэ. За үнэхээр амархан байлаа сая бол. Болор Болор 3 онооны довтлох онооч болсон. Болор Эрдэнэ самраас мөнгөийг шууд урагшаа санчирт өгсөн урдан довтлогоо ихэлсэн санчир довтлогоогоо алдсан боловч энэхүү саглан нэмэлт болчлаа. За мөнгө өгсөндөө зөрөөд гоё орсон довтлогоо хамгаалалт амжилттай болсон ч гэсэн нэмээд 2-1 явж чадлаа. За Балчины хэм тоглолтыг авсан. Буцаагаад Уильямс Засланы эсрэг өдсөн Балчины хэмийг хурдаар ил үргэсэн довтлох амжилттай. Пенни хурдаар илэрхээс боломж харагдаж шүү. Содниас түүнийг хамгаалж байгаа. Пенни Уильямс 3 онооны довтлохоо амжилттай болсон. Пендарус Уильямс багийн 60. Засланхан байгаа Ант Нэлсэн Дунын зайн довтлохоо оноотой болсон. Өөрийн үндсэн довтлогоо амжилттай болгож байна. За санчрыг тойроод гарцсан довтлогоо амжилттай. Хөлийн урд бол агаар дээр өндөрт гарч ирж байгаа те. Тэр төсөл бол бүгдээр хараад эдэн довтлогооны секунд бол хангалттай байгаа. Болор Эрдэнэ тулгын эсрэг баруун давхимж ороод хөөргөд явуулсан. Ганц цавхангийн Болор Эрдэнэ. За үнэхээр хүнд байдлаас оноогаа. За өөртөө зай гаргаад холын зай шидэлтэй алдсан. Ордох боломж үүссэн. Найлсан шидэлтэн амжилттай болсон. Читрхи явж юмсан байлаа. За ингээд 2-1 тоглолтын тооны харьцаа 70-68 харьцаатай. 2 онооны зүрхтэй дуусч үзэгчтэй Omni Эрдэнэт Minersog гүлэрлийн ээлжид хожлоо байгуул чадсан бол Дархан United-ийн асуудал үргэлжлэсээр тэдний хувьд ялагдал амслаа.